Hi за бүгдээрээ сайн байцгаана уу? За өнөөдөр бүгдээрээ verb tenses-ийн lesson 2 буюу 2 дугаар хичээлээр adverbs of frequency буюу давтамж заасан дайвар үгнүүдийн талаар үзэж байна. За өнгөрсөн хичээлээр болохоор бид нэр present simple буюу present simple, present continuous цагнуудаа харьцуулж үзсэн байгаа. За өнөөдөр болохоор тэр цагнуудтайгаа хамт хэрэглэх дайвар үг буюу нөгөө үйл үгэн дээрээ нэмэлт мэдээлэл болж өгөх үгнүүдийн талаар үзнэ. За жишээ өгүүлбэрээ бүгд уншия. Ayoko frequently talks on the phone гэдэг өгүүлбэр байна. За энд байгаа энэ frequently гэж орж ирж байгаа энэ ly-аар дууссан үг бол adverb буюу дайвар үг. За дайвар үг дотроо frequency буюу давтамж заасан дайвар үг байгаа. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр дандаа байнга гэсэн утгатай үг. Нөгөө often гэдэг үгтэй бас төстэй төрлийн үг байхгүй. За өгүүлбэрийг орчуулвал Ayoko утсаар байнга ярьдаг гэдэг өгүүлбэр байна гэсэн үг. За тэнгууд энэ дээр байгаа үйл өгөө бүгдээрээ харах юм бол talks гэдэг нөгөө present simple цаг дээр бичигдсэн байна тийм үү. За яагаад вэ гэхлээр мэдээж нөгөө байнга олон дахин давтагддаг зүйлийн талаар ярихад бид нэ present simple цагаа хэрэгэлдэг. Тэгээ тэрнийхээ дагуу бид нэр talks гэдэг үгийг ашиглаж байгаа. За тийм болохоор frequently буюу давтамж заасан дайвар үг оруулж байна гэсэн үг. За тэгэхээр энэтэй адилхан ямар үгнүүд байд юм бэ гэдгийг харъя. За давтамж тгээс 100% хүртэл үргэлжилнэ гэж үзэх юм бол 100% давтагддаг зүйл буюу жишээлбэл 7 хоног байх юм бол 7 хоногийн 7 өдөр 7 уланд нь хийдэг зүйл байх юм бол тэрийг always гэдэг үгээр илэрхийлнэ гэсэн үг. За тэгэл always, almost always, usually, often, frequently, generally, sometimes, occasionally гэдэг үгнүүд байгаа. За давтамжаасаа шалтгаалаад always-ээс доошоо ингээд ногоон өнгөнд бүдгэрэх тусам давтамж бага зүйлүүдээ гэсэн үг. За always буюу үргэлж, almost always бараг л үргэлж те, usually хөвчлэн, often дандаа, frequently байнга бас дандаа гэсэн утгатай, generally ерөнхийдөө, sometimes заримдаа, occasionally хаяатаа гэсэн үгнүүд байна те. За энэ бол ингээд 100% талаас ахуулаад 100% хүртэл явж байгаа гэдэг чинь давтамж нь нэг 40 юм уу 50%-аас ахуулаад 100% хүртэл явж байна гэсэн үг. За энэ үгнүүд дандаа positive буюу эерэг утгатай төрлийн үгнүүд байгаа байхгүй юу? За тэгвэл үүнээс доошоо юу байна вэ гэхээр seldom, rarely, hardly ever, almost never, not ever, never гэх мэтчлэн үгнүүд байна. За энэ үгнүүд бол negative утгатай үгнүүд буюу утган дандаа сөрөг утгатай үгнүүд байхгүй юу? За ингэж ялгаад байгаа учир нь юу юм бэ гэхээр бид нэр positive утгатай үгнүүдтэйгээ үйл үгээ эерэг positive хэлбэр дээр нь бичнэ гэсэн үг. За энэ negative утгатай үгнүүдтэйгээ болохоор бид нэр үйл үгээ сөрөг утгатайгаар бичнэ гэсэн үг байхгүй юу? За дараагийн слайдаас бид нэр жишээн дээр бас дэлгэрэнгүй тайлбарлаад явчихнаа. За тэгэхээр adverbs of frequency буюу давтамж заасан үгнүүд маань ийм төрлийн үгнүүд байдаг байна. За байрлалын хувьд хаана байрлуулт юм бэ гэхлээр бид нар subject-ийн ард буюу нөгөө хин юу гэдэг асуултанд хариулах үгнүүдийн ард. За тэгээд үндсэн үйл үгнийхээ урд дандаа хэрэгэлдэг. За жишээлбэл Hannah always eats lunch at school гэдэг үгэлбэр байна. Тэгэхээр Hannah сургууль дээрээ өдрийн хоолоо үргэлж иддэг. Хизээ иддэг вэ? Буюу эсвэл яаж иддэг вэ? Хэр оройрох иддэг вэ? Үргэлж иддэг гэсэн үг байхгүй. Eats гэдэг одоо энэ үйл үгээ always гэдэг adverb-оор тодтогч гинэ гэсэн үг. За тэгээд eats гэдэг иддэг гэдэг үндсэн үйл үгийнхаа яг урталт нь байрлаж байна гэсэн үг байна. За дарааллынх нь томьёолоод бүгдээрээ харах юм бол ийм байгаа. За энэ дээр except be гэж орсон байгаа. За except be гэдэг нь be-г оролцуулахгүйгээр бусад үгнүүд дээр энэ adverbs of frequency нь үйл үгийнхаа simple present verb-ийнхаа урталт нь орно гэж байна. За тэгвэл be-тэй үйл үгнүүд буюу нөгөө to be үйл үгнүүдтэйгээ яах юм бэ буюу am is are-тайгаа яах юм бэ гэвэл энэ to be үйл үгийнхаа арталт нь бичигдэнэ гэсэн үг. За ийм байдалтай жишээлбэл Hannah is always happy буюу Hannah үргэлж ад жаргалтай байдгаа гэдэг энэ байдаг гэдгийг харуулж байгаа. Энэ to be үйл үг гэдэг юм бол арталт нь бусад to be-гээс өөр үйл үг байх юм бол урталт нь бичигдэх юм байна гэж бодно гэсэн үг. За тэгвэл асуултан дээр бүгдээрээ яах юм бэ буюу question төрөл дээр яах юм бэ гэхээр бас л түрүүнийх дээр адилхан нөгөө үндсэн үйл үгийнхаа л урталт гэдэг дүрмээ дагна гэсэн үг. Жишээлбэл does he usually walk to school? Walk гэдэг үндсэн үйл үгийнхаа уртал subject-ийнхаа яг арталт бичиж байна гэсэн үг. За subject тэгээ adverbs of frequency бичигдэнэ. За тэгвэл нөгөө үгүйсгсэн negative төрлийн өгүүлбэрүүд болохоор яах юм бэ гэхээр Alex usually doesn't eat meat гэж байна те. За
negative verb-ийн урталт нь бичигднэ. Гэхдээ энэ нь always эсвэл ever гэдэг үгнүүд дээр бол дүрм зөрчнөө гэж байгаа. Жишээлбэл Alex doesn't always eat meat гэж байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор үндсэн үйл үгийнхаа урталт нь туслах үйл үгийнхаа арталт нь бичигдэж байна гэсэн үг. За юм адилтай байна. За окей. Тэгвэл бүгдээр нэг жишээнүүд харъя. Жишээлбэл энэ өгүүлбэр бол зөв өгүүлбэр гэж тэ. За Marcy never drinks milk гэдэг өгүүлбэр байна. За ингээд бичигдчих юм бол харин буруу шүү гэж байгаа. За яагаад буруу болж байгаа юм бэ гэхээр энэ нөгөө never гэдэг үг чинь өөрөө өгөөсгсөн төрлийн үг учраас энэ дээр бид нэр давхар doesn't гэдэг өгөөсгөл оруулах хэрэггүй гэж байгаа хгүй. Marcy never drinks milk гэдэг утга нь өгүүлбэрийг орчуулвал Marcy сүү хизээч уудаггүй гэж байгаа хгүй. Ямар нэгэн давтамж байхгүй ер нь хизээч уудаггүй гэсэн үг. Тэгэхээр энэ хизээч гэдэг угаасаа энэ нөгөө negative утгатай adverbs of frequency байгаа болохоор энэ дээр давхар юм өгөөсгөл ашиглахгүй буюу negative adverb дээр negative verb оруулахгүй гэсэн үг. Тэгэхээр түрүүний слайдн дээр энэ negative утгатай үгнүүд гэд ялгаад ирсэн шүү дээ. Тэгээд энэ ялгаад байгаа шалтгаан нь болохоор энэ үгнүүдтэй яг саяны Marcy never drinks milk гэдэг өгүүлбэртэй адилхан энэ үгнүүдтэй зөв бид нар дандаа өгөөсгсөн өглөөгийг ашиглахгүй буюу doesn't-ийг хэрэглэхгүй гэж ойлгоно гэсэн үг. За negative adverb нь нөгөө seldom, rarely, hardly ever, almost never, not ever, never гэдэг үгнүүд байна. За энэ үгнүүдтэй зөв negative verb хэрэглэхгүй гэсэн үг. За do you ever ride horses? Yes, sometimes I ride horses. За do you ever ride horses? Буюу ер нь морь ундгүй гэж асууж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь унд юм уу гэж асуултанд нэр асууж байгаагт тийм би заримдаа ундаг гэдэг аах тий. За тэнгүүд энэ дээр жишээ нь ever гэдэг adverb of frequency байна. Sometimes гэдэг adverb of frequency байна. Нэг нь болохоор асуултанд хэрэглэгдэж байна. Нөгөөх нь болохоор affirmative эсвэл positive sentence буюу энгийн өгүүлбэрт хэрэглэгдэж байна. Аль аль нь үндсэн үйл үгийнхаа яг урталт нь хэрэглэж байгаад right гэдгийнхаа дандаа яг урталт нь хэрэглэгдэж байгаа. За тэгэхээр ever гэдэг үгийг бид нэр questions about frequency буюу давтамж асууж байгаа үед хэрэгжилж болдог төрлийн асуултанд хэрэгжилж болдог үг байна. За do you ride horses? Буюу чи ер нь морь ундгүй гэж асууж байгаа бол no, I don't ever ride horses. Би бүр урд нь хизээж морь унж байгаагүй гэдгийг хэлж байгаа байхгүй. Тэр ever гэдэг adverb болохоор нөгөө negative утгатай adverb биш учраас бид нэр энэ дээр don't гэдэг үгийг нэмэлтээр оруулж өгөөд тэгээд үндсэн үйл үгийнхаа урталт ever гэдэг үг оруулж байгаамаа гэсэн үг. Ever гэдэг нь with not гэсэн үг байна тийм notтой цуг хэрэгэлдэг төрлийн үг байна. Do you ride horses гэдэг дээр I ever ride horses гэж бол хэлж болохгүй гэсэн үг. За окей. За одоо бүгдээрээ often гэдэг adverb-ыг энэ доорх өгүүлбэр дээр яаж оруулах вэ гэдгийг харъя. За Jacob plays his guitar гэдэг өгүүлбэр дээр often гэдэг adverb-ыг нэмэлтээр оруулж өгч байгаа байхгүй юу? За тэгэхээр ингэж оруулж өгнө гэсэн үг. Үндсэн энэ play гэдэг үйл үгийнхаа урталт нь often оруулж байна. Jacob often plays his guitar. За энэ often гэдэг үгийг хоёр янзаар уншдаг. Often гэж уншиж болно. Эсвэл often гэж уншиж болно. За T-ийг дуудаж уншиж байгаа бол British буюу англи хэлээр, Америкт бол often гэдэг T-ийг аягүй сул дуудаж уншдаг. Төрлөг аль төрлийн зөв дуудлагаа гэсэн үг шүү. За одоо тэгвэл usually буюу ихэвчлэн гэсэн утгатай үгийг энэ өгүүлбэрт оруулъя. За the baby is happy гэж байна. За the baby is happy буюу ялах хүүхэд ад жаргалтай байна гэдэг өгүүлбэр энэ тий. За өгүүлбэрийн үйл үг нь болохоор is гэдэг to be үйл үг шүү дээ. Тэгэхээр to be үйл үгийн ард бол үйл үгтэй байх юм бол бид нэр adverb арталт нь байрлуулдаг байгаа тий. The baby is usually happy. Ялах хүүхэд ихэвчлэн жаргалтай байдгаа гэдэг өгүүлбэр шүү дээ. За энэ to be үйл үг учраас арталт нь орж ийнө гэсэн үг. За одоо энэ өгүүлбэрт always гэдэг adverb-ыг оруулах гэж байна. Katie is at her violin lesson on Thursday. Katie is at her violin lesson on Thursday. За одоо энэ өгүүлбэрээс бүгдээр эхлээд үйл үгийг нь олъё. За үйл үг нь мэдээж is л биш үү? Is-ээс өөр үйл үг болох үг энд байхгүй байна тийм үү? Violin гэдэг маань энэ зурган дээр харуулж байгаа хийл хөгжим. За тэгэхээр
Мэдээж is гэдэг to be үл үг байгаа юм чинь бид нар тэрнийхээ ард талд нь байрлуул чинь Katie is always at her violin lesson on Thursday. Тэгэхээр Katie 4 дахь өдөр буюу пүрэв гарагт хийлийн хичээл дээрээ байдгаа гэж үргэлж байдгаа гэсэн үг болж байна. Окей. За дараагийн хичээлээр болохоор бид нар энэ singular plural буюу ганцтай олон тооны ард бидний үзээд байгаа энэ present simple цаг present continuous цаг маань яаж хувирд юм бэ гэдэг талаар үзнэ.